Хэрхэн материалын хүсэлт гаргах вэ? Барилгын төсөл хэсгийн гүйлгээ цэс рүү орж хүсэлт гаргах материалыг сонгоно. Нэмэх товч дээр даран хүсэлт гаргах төлөвт шилжинэ. Хүсэлтийн агуулгыг бичнэ. Төсөл хэсгээс төслөө сонгож оруулна. Дэлгэрэнгүй товч дээр дарж авах материалуудаа оруулна. Барааны дугаар хэсгээс бараануудаа шүүж сонгох боломжтой. Барааг сонгохдоо олноор сонгох эсвэл нэг нэгээр нь сонголтын оруулж болно. Сонгож оруулсан барааныхаа хэрэгтэй тоо хэмжээг оруулна. Мөн хөрөнгө худалдан авах хүсэлт гаргаж болно. Хөрөнгийн төрөл хэсэгт ямар төрлийн хөрөнгө худалдан авахаа сонгоно. Нэрийг бичнэ. Тоо хэмжээг оруулна. Нэгж хөрөнгийн үнийн дүнг оруулна. Төлбийг хүсэлт илгээсэн болгож хадгалснаар шийдвэрлэх түвшинд амжилттай шилжинэ. Хүсэлт гаргасан эсхийг харахтаа барилгын төсөл хэсгийн лавлгаа цэс рүү орж хүсэлтийн лавлгааг сонгоно. Огноог тохируулан хайх товч дээр дарна. Ингэснээр хүсэлтийн лавлгааг харж болно.